Халахын голын байлдааны 85 жилийн ойд зориулсан сурвалжлагыг энэ байлдаантай холбоотой архивын баримт материал, судалгаа шинжилгээний бүтээлүүдийн талаараас үргэлжлүүлж байгаа. За архив гэдэг тухайн улс орны түүхийн гол сануулга ой санамж байдаг. Батлан архив 1939 оны 8 дугаар сард буюу халахын голын байлдаантай зэрэг байгуулагдаж байсан байна. Батлан хамгаалахын төв архивд 1939 оны халахын голын даянтай холбоотой баримт материал хадгалагдж байна. Монгол Ардын хувьсгал цэргийн 6-8 дугаар мордивиз болон байлдааныг удирдсан бие бүрэлдэхүүн гаргаж байсан тушаал шийдвэрүүд хадгалагдсан үлджээ. Дайны халуун өдрүүд он цагийн түүх энд л бичигдэн үлдсэн. 1939-өөс 44 оныг хамарсан нийт 507 нэрийн баримт бичиг энд хадгалагдж байна. Архивын баримтад тулгуурласан судалгааны ажлыг халахын голын дайны оролцогч талуудтай мөн хамтран зохион байгуулсаар байна. За энэ ажлын үр дүнд бол Монгол Оросын цэргийн хамтын ажиллагаа 1911-ээс 1946 он баримт бичгийн эмгэгтэй ном гарсан. Энэ баримт бичгийн эмгэгтэй номонд бол халах голын дайнд холбогдох нэлээд урд өмнө одоо нийтийн хүртэл болоо судлаачдын эрэлт хэрэгцээнд нийцсэн баримтууд бол орсон байдаг. Хамгийн сүүлд халахын голын 80 жилийн ой зориулан 1939 оны 5 дугаар сарын байлдаанд холбогдох баримтуудыг ил болгоод байна. За энэ Дансүрэнгийн шүүхээр шийтгсэн тогтоол байна. За 6 дугаар мордивизээс одоо холцлогдоод Японы талд хоригдож байгаад ирсэн хүмүүст холбогдох одоо тэдгэрийг ярьсан мэдүүлгүүд энэ бол одоо тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас авсан баримтууд байна. За мөн манай архиваас энэ хүмүүсийг бас тухайн үед бол бас цэргийн шүүхээр оруулж зохих хэмжээний бас шийтгэл оногдуулсан баримтууд байдаг. Тэр баримтууд байна. За харилцсан бичгүүд гэдэг энэ 6 дугаар мордивизээс цэргийн явдлын яамны сайд бүх цэргийн жанжны орлогчдын усан доноотой харилцсан тийм баримтууд байна. Халах голын даянтай холбоотой их хэмжээний баримт материалууд судалгааны эргэлтэд орсоор байна. Зөвхөн Монгол биш, Оросын холбооны улс, Япон, Бүгд найрамдах Хятад улс болон Америк нэгдсэн улсын зүгээс ч шинэ материалуудыг олон нийтэд ил болгож байгаа нь 80 жилийн өмнөх дайнд дүгнэлтэх судалгааг олон талаас нь хийх боломжийг бүрдүүлж байгаа. Болгоомд Америк нэгдсэн улс саяхан одоо голын дайнд оролцсон Японы одоо нөлөөлөх маш олон офицеруудын одоо аудио бичлэгийг одоо олон түмэнд нийтэд одоо ил болгосон. За мөн Оросууд бас сүүлийн үед одоо өөрийнхөө нууцын зэрэглээс одоо архивд халах голын дайнд холбоотой материалуудыг ил болгосон. За энэ бүхэн маань ерөөсөө ингэ судлаач биднээс хувьд үнэлж баршгүй одоо ашиг бүтэлтэй зүйл болж байгаа. Мөн Бүгд найрамдах Хятад улсын Харибин хотын шинжлэх ухааны академид хамтарч тухайн үед Японы армийн хэрэглэж байсан зэвсэг технологи, бактериологийн зэвсгийн талаар судалгаа хийхээр ярьж байна. Энэ халах голын дайнд холбоотой архивын баримтуудаас энэ Японы одоо баримтууд маш тийм хязгаарлалтмал хүрээнд нийт хэдэн ил болсон одоо их тийм ховор байдаг. Голчлон одоо Орос, Хятад одоо Монголын одоо архивын баримт материалууд их байдаг. Тийм учраас бид мөн Япон, мөн Америкийн одоо архивын баримт материалуудыг ашиглаж одоо энэ судалгаа шинжилгээ явуулах, мөн одоо энэ хоёр талын архивуудын одоо хамтын ажиллагаанд бас ингээд бас жуулчилж холбож өгөхтэй үйл ажиллагаанд оролцож байгаа. Архив бол аливаа улсын ой санамж. Тухайн улсыг эзлэе гэвэл алтын нэвш архивын эхлээд олзол гэдэг үг бий. Халах голын дайны түүх бидэнд дайны бараан өдрүүд, тусгаар тогтнолын үндэс нь, хэлмэгдүүлэлтийн хар сүүдэргээд олон сургамжийг үлдээсэн. Зөвхөн монголчууд эдийгүй дайнд оролцогч талуудын хувьд халахын голын түүх анхаарал татсаар баримт материалууд дээр нь судалгаа хийх шаардлагатай сонирхолтой судлагдах хүн хэвээр байсаар байна.